Одоо би сарын өмнө ирэхэд өнөөдөр энэ талбай дээр нэгч барилга баригдаагүй байсан. Өнөөдөр сарын дараа ирэхэд үндсэндээ энэ 12 барилга маань үндсэндээ баригдаад дуусч байна. За холбогдох одоо доторх засал тоног төхөөрөмж гэдэг юм уу багц 2-ын тендер шалгараад компани ажилдаа орсон. За урдаасаа одоо бүх бараа материал үйлдвэрлэлд орсон. За зарим үйлдвэрлэлээ одоо 6 сарын дундуур бараг энд авцраад үйлдвэрлээд ингээд төгсөлтийн ажлаа бол ингээд 8 сарын 1 гэхэд бол одоо албан ёсоор сүүлийн байдлаар хүлээлгэж өгнө гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдөр бол ямар нэг төсөв санхүүгээр одоо төлөвлөгдсөн ажлын санхүүжилтийн хувьд бол гатсан юм алга. Ганц нэг одоо санхүүжилтгүй ажлуудаа бид хүн одоо энэ хугацаанд одоо хандив тусламжийн хүрээнд холбогдох асуудлуудыг шийдэж богино хугацаанд шийдээд явхад бол гүйцэтгэгч компаниуд бол яг гэрээнд заасан хугацаанд ажлууд магадгүй зарим нь бас 4-5 хоногийн одоо өмнө бас ажлын гүйцэтгэлээ хийгээд явж байгаа ажлууд байна. Тийм учраас ямар ч гэсэн бид хүн олон улсын өмнө хүлээсэн энэ 17 дугаар баг хурлаа амжилттай зохион байгуулах энэ ажлыг одоо бид хүн амжилттай хийнэ гэдэгтээ бас итгэлтэй байна. За нэг 300 орчим тэрбум төгрөгөөр хийн гэсэн тооцоотой байна. Улсын төсөвдөр батлагдсан мөнгө маань. За энийгээ бид хүн нэг 3-аас 4 дахин нугалж олох буюу одоо нэг их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд олно гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээ энэ маань бол одоо бас ер нь болчихлоо гэсэн юм бодолтой байна. Улс орнууд бас одоо манай кофег бол маш их одоо санаа тавьж оролцсон бас их эрэлт хүлээлттэй байна. За эндээс одоо ер нь бол одоо зөвхөн Монгол улс газрын дороотлол энэ бэлчээрийн дороотлолд ороод байгаа биш. Улс орнуудын өмнө тулгамдсан асуудлуудыг яа харахгүй юм. Энэ уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд улс орнууд энэ хөрөнгө мөнгөө хамтрах, нийлэх энэ одоо асуудал дээр ганцхан төрийн төсвийн мөнгөөр хийж чадахгүй. Тийм учраас олон улсын байгууллагууд хандивлагч түнш орнуудаас хандив туслан цуглуулж одоо энэ асуудалд одоо анхаарлаа хандуулж дэлхийн нийтийн энэ одоо дулаарл хөлөмжийг ялгаруулахад улс орнууд бодлогоо нэгтгэж уялдуулж хамтарч ажиллая л гэж ингэж ярьж байгаа. Тийм учраас бид хүн бол бас улс орнуудын анхаарлыг татаж санаачлагаа одоо илүү өргөн хүрээнд хүртээмжтэй байдлаар сурталчилж чадвал бас улс орнууд бас хөрөнгө мөнгө босгоно, хамтарнаа, дэмжнэ гэдэг ийм санаачлууд бол эхнээсээ бол хэлж байгаа.